Соёлын бүтээлч сар аян 1-р 7 хоног үндэсний нийгмэл үнэт зүйл агуулгын дор өрнөж байна. Монгол улсын соёлын яам санаачлан нийслэлийн болон орон нутгийн харьяа байгууллагууд, хувийн хөвшлүүд, уран бүтээлчид хамтран соёлын олон талд үйл ажиллагааг улс орон даяар зохион байгуулж байна. 11 сарын туршид үргэлжлэх энэ аян үндэсний нэгдмэл үндэс зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийг соён гэгэрүүлэх, соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалаар дамжуулан орон нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдэж байна. Үндэсний нэгдмэл үнэт зүйл агуулгын хүрээнд Говь Алтай аймгийн засаг даргын санаачилсан мянган жангарч ажлыг онцолж байна. Тус аймгийн ардын авьяаснууд сурагчид нэгдэж ирэх шинэ оны эхний өдөр жангар туйлыг бүрэн ихээр нь хайлах бөгөөд 20 алтай ятга 400 товшуур 100 морин хураас бүрдсэн туйлчийн хөгжмийн чуулбар аяданг ихшэглүүлэхээр бэлдэж байна. За манай сумын соёлын төвийн хүрээнд юу гэхээр зэрэг сая 1-р 7 хоногт бол бид нар зөвхөн одоо жангарынхаа үгийг хүмүүстэй чэйжлүүлэх, за жангар одоо хайлах, туйл хайлах хүмүүсээ одоо сонгон шалгаруулах ийм ажлууд хийгдсэн. Говь Алтай аймгийн Баян сумын ерөнхий олон сургуулийн сургуулиас жангарын туйл хайлах 30 сурагч маань одоогийн байдлаар удирдгал бүлгийнхаа буюу жангар тодорсон бүлгийн үгийг чийжлээд дууссан байна. Орхон аймгийн соёл урлагийн газар монголчуудын соёл урлагийн хосгүй гайхамшигт үнэс зүйл болох цамын ёслолын утга бэлэгдэл, түүх, цамын хувцас хэрэглэл, цам харайх дэгж аягийг сумдын аслагдмал багт суралцаж буй ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад таниулан сурталчлав. Дархан уул аймгийн музейн хамт олон ахмадын хөгжлийн төвд ажиллаж ахмадууд болон тус төвийн ажилтнуудад Монгол наадгай бидний өв сэдвийн хүрээнд уламжлалт наадгайн тухай танилцуулж мартагдаад буй хорол үйчүр зэрэг уламжлалт тоглоомуудыг зааж сэргээв. 11 сарын хугацаанд Дархан уул аймаг бол соёлын бүх салбарт бүх шатны үйл ажиллагааг зохион байгуулна. Төв аймгийн соёл урлагийн газар Монгол турхтгын театртай хамтран аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудын 300 гаруй сурагчдаг хуур, өв, их эрдэнэ морин хуурын домог танин мэдхүйн сургалтыг эхлүүлээд байна. Хинтээ аймгийн соёл урлагийн газар болон Ардын дуу бүжгийн хам хинтээ чуулга, Чойнвын нэрэмжит нийтийн номын сан, аймгийн музей, Монголын буриадын төв холбооны Хинтээ аймаг дахь салбартай хамтран үндэсний нэгдмэл үнд зүйл уриандор буриадын нэг өдөр соёлын арга хэмжээг зохион байгуулсан. Энэс орон баяр гэлээ. Энэ жилийн соёлын бүтээл сар хөтөлбөрийн хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарт хамаарах 140 гаруй арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулах юм а. Өөр хангай аймаг соёлын бүтээлч сарын хүрээнд 100 гаруй ажил хийхээр төлөвлөд байна. Үндэсний нэгдмэл зүйл болох бугын бичгийг хөтлөх энэ арга хэмжээг орчин үеийн дэвшилт технологи болох одоо гар утасны аппликейшн ашиглаж явуулах энэ сургалтыг за мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх юм аа. Тэгэхээр энэ ажил бол энэ 7 хоногийн одоо онцлог ажил болох байхаа. Булган аймгийн Төв номын сан дэлхийн шилдэг уран зохиол сэдэвт үзэсгэлэн гаргалаа. Мөн бүтээлч ууршлах зохион байгуулж, явуулын номын сан ажиллуулж эхэлсэн байна. Завхан аймгийн Ургамал сум үндэсний өв соёлоо хадгалах, хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх үүднээс шагаан наадгай хасаа харваа сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулан зохион байгуулав. Өөрийнхөө нутгийн төр дэвтийн майтыг хасандар 3 бурхан бүтээгээ тэрнээс хойш дандаа чулуу хөдлөр хөөж өвдөгч болсон. Өөрийнхөө ач зээнэр уу сумынхаа төвийн хүүхдүүдэд зааж сургаж өгч ингэж ажилладаг. Монгол улсын соёлын их наадам дээр зоос ширийн сүлжимлийн төрлөөр төрүүлээд тэрэн дээр өвдөгчөөр бүтгэгдсэн. Овс аймагт Икелийн чуулгын аль бие усны тоглолтыг энэ сарын 4-5-ны өдрүүдэд хийв. Үнэхээр гайхамшигтай тийм чуулга болно. Улаанбаатарт бол энэ ерөөсөө байхгүй. Улаанбаатар байтугай олон улсын дэвжээнд бүр тайзан дээр гарч явах юм бол Монгол улсын нэрэгч нэг хэсэгтээ дахлахаар тийм ээ тийм гоё тоглолт боллоо да. Гоё хамтлаг боллоо.
Монгол бахархал сэдвийн дор Хөвсгөл аймгийн Төв музейд улс орны мөнгөн тэмдэгт сэдвт үзэсгэлэн дэлгэв. Монгол улсын алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, шин сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн дагуу санж сэрэх түүх, сэтгэл хариуцах урлаг хүмүүнийг гэгээрүүлэх соёл уран дор соёлын бүтээлцээр эхэллээ.